За бид нар ер нь бол намарчангаад л ингээд төсөв ярьлаа. За ингээд төсөв маань бол 20 хүлээж авлаа. За одоо үргэлжлээд олон гаргалгаануудыг л ярьж байна л да. Яг би бол чимээгөө суугаадсан түрүүн Лодо самбуу гишүүний гаргасан саналыг дэмжээ суугаадсан. Тэгээ ер нь бол их хурлын гишүүд маань бас яг энэ төсвийн асуудал дээр хаана хариуцлагатай хандмаар байна. Жохон популизм ч юм уу ингээд олон нийтэд таалагдах гэсэн хэлбэртэлтэй жохон болчмоор санагдаад байна. Энэ ч бас тоглоом биш. Яг ингэж хэлж байгаа гэхээр энэ парламентын засаглалын бас нэг тэр чадвах мөн чанараа бас жохон хүндэлсэн үйлдэлүүд гаргамаар байгаа маа. Парламентын гишүүн өөрөө парламентаа муухай харагдуулах гэсэн, парламентаа хүчгүй харагдуулах гэсэн энэ хуулийн засаглалынхаа гол чадварыг сулруулах гэсэн үйлдэлийг хиймээрг байгаа маа. Иргэдэд юу гэж ойлгодох вэ гэхээр нөгөө 76 байснаар 126 болоод нэмэр байхгүй. 126 ч гэсэн бүтэхгүй юм байна өө. Одоо ер нь цаашдаа бол энэ парламент бол их тийм найдваргүй байна гэсэн мессеж өгөхөц тийм зүйл болж байгаа. Энэ нь санаатай болон санамсаргүй байдлаар энэ парламентыг чадахгүй болох гэсэн нэг ийм зүйлүүд байгаад байна. Энэ нь маш хариуцлагагүй үйлдэл. Мэдж байгаа хэрнээсээ мэдэн бодолж байгаа. Скул мэдгүй байгаа, скул сайн судлаагүй байгаа. Ийм зүйлүүд хоёулдас үлдээд байна. Тэгэхээр улсын хурлын эрхэм гишүүдтэй уриалъя. Одоо нэг утас ширмсөө тавьж байгаад энэ төсвийн асуудал дээр эрцээ бүрэн оруулаад ингээд хариуцлагатай хандмаар байна. Өглөөний мэдээгээр 30 гишүүн гадаад томилттой байгаа гэсэн. Нэг гишүүн орон нутгийн томилттой байгаа гэсэн. 126-аас үлдсэн хүмүүс нь энэ парламентынхаа үйл ажиллагаа үндсэн ажилдаа идэвхтэй оролцоод хариуцлагатай хандахыг уриалж байна. Аливаа асуудал субъектив биш. Аливаа асуудалд өргөсөн дангаргын төлөө жоон хариуцлагатай хандаач гэдэг уриалгыг тавьж байна. Парламентын гишүүд өөрсдөө парламентын үнэт зүйлийг сахиач, үнэт зүйлийг хамгаалаач гэдэг уриалгыг төвшүүлье.